Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны мэдхүйн од мөндөрсөө гурван зохиол тайртай үзэх сонсогчдод сайн сайхны гэсэн мэдчилж байна. Цэнгэл баяр миний бэлтгэн өргөдөг дэлхийн шилдэг 50 өгүүллэг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгийг YouTube-ийн од мөндөрсөөг NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээн авч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи за мөн од мөндрийн алтан гишүүд та нар маань дэмж ажиллаж байна. За өнөөдөр бүгдээрээ Турк өгүүлэлгүүд хамтдаа сонсноо. Зохиолч Назир Ашамб утсаар хийсэн хэрүүл. Би арай гэж нэг юм жаахан зав гаргаж хөгжилтөө найз бүсгүй Эркагийн давчууд хуучнаас сэргээж дэвэн дэлхийн юм хамж шимж завжилсаар байгаад шөн дунд болгочихсон юм. Тэгээд би гэртээ нэлээд оройтож ирлээ. Хэдэн өрөө манд хав харанхуй чив чимээгүй. Нөхөр маань бас л ирээгүй байгаа юм бах та. Гэж би бодов. За энэ ёстой. Ахиад л мал болтлоо согтхон л дээ. Тэрийг чөтгөр шулам аваасаа билээ. Унтаж амрах минь. Тэрний хизээ орж ирэхийг мэдэх санаатай том өрөөндөө хаалганыхаа ойролцоо диван дээр бүхлээрээ хажууллаа. Ойрд тэрнтэй ам мөрөж хэрүүл шуугаан дэгдээгүйгээ би санав. Гэн хамааг одоо бүх юмтай эвлэрчихчээ гэж сансан байх та. За гайгүй өнөө шин чамайг ганц сайн болгоод өгье. Тэгээд гинэт утасны хангинах чимээгээр би сэрсэн юм. Утасны нөгөө үзүүрт нөхрийн маань ууртай дуу сонсогдов. Хүүшээ. Гү чи ч одоо хаагуур тинээд байгаа юм бэ? Шөнийн 3 цаг болж байхад зэв хөрсөндөө би бүр игээтэл хахаж цацаагүй. Гэвч бие барьж чадлаа. Юу гсэн бэ? Гү би тинээд байгаа мó? Өөдгөө хог хар архичин. Гү чи яаж ингэж хэлж чадчихэна? Би дэлбэрэх шахав. Гэж зүрхэлж ядаад ах юу байгаа юм бэ? Чи гэртээ ирэлдэ. Дуулж байна уу? Хөөе өрөө, чи бас надаар тохуурхах санаатай юу аа? Би одоо гэртээ очих болж байна уу? Би юу? Чи согтчихсан байна л да. Хаана байгаагаа ч мэдэхгүй байгаа юм байна л да. Би баг зэрэг сэргэж ирэв. Одоо бол би бүхэл шүнжэнгөө орилоход ч бэлэн байлаа. Юу яриад байгаа юм бэ? Чи би гэртээ л байна шүү дээ. Чамайг хүлээгээд өөдгөө хог чиний төлөө санаа зовоо сууж л байдаг. За. Эрхээр чин чамайг нэг сайн болгож тавья та. Хөөе, гэртээ байна гэдэг чи юу гэж байгаа юм? Хэний гэрт гэдэг чинь сонирн байна шүү. Чи яасан нууц амрагтай болчихсон юм уу? Тэгээд тэрнийхээ гэрээс шөнийн 3 цагт над руу уцтаж байгаа биз дээ? Ичгүүргүй амтан хүний мэс гэж юм чамд байна уу? Юу ч гэхв? Нөхөр маань ч хэрэлдэхтэй гарамгайл та. Хөөе, чамд нууц амраг байхгүй гэхгээ юу? Чи ёстой цус сорогч хамгийн сүлд чи хизээ ирүүл байснаа санаж гин үү? Алив санал та. Би мөчөөгөө өгсөнгүй. Хорим хийсэн анхны өдрөө шүү дээ. Тэрнээс хойш чамайг ирүүл байхыг би л хараагүйдэг. Тэгээд бас хүүхэдтэй болно гэд байгаамаа. Хар архичин. Гү чи тэгээд хүүхдүүдтэй юу өвлүүлэх гэж байгаа юм? Архин чунаг сэтгэлээ юу? Эмчлүүлвэл таарна. Чи эмчлүүлээч. Ойлгож гин үү? Гү харин яаж нэг юм? Их нэртэй гэдгээ одоо хүртэл мартчихаагүй явж байгаа юм. За. Чалчгаа болж үз. Тэр үгийн минь огцом таслаад. Гү чи одоо хурдан гэртээ ирээ дуулж байна уу? Одоохон ир. Чи ёстой тэнэг мангу ухна. Би хар тэнхэгээрээ ориллоо. Хөөе. Гү чи арай солиорчхоогүй. За чи хаашаа утасцсан? Гэрлүүгээ бидтэй. За харин чиний хаанаас залгаж байгаа гэдэг чинь сонирн байна шүү. Гэртээ ирэхгүй байсан ч болно мэдвүү. Нэг их хэрэгтэй чинь биш. Гэнэт чив чимээгүй болохоор нь хэлэх гэсэн юмаа дуусаагүй байхад тэрнийг харилцаараа тавьчих үедээ гэж үннээсээ айлаа. Байц та. За жаахан хүлээгээрээ. Тэрний тайвнаар бувтнахыг сонсоод санаа амрав. Ашгүй одоо нэг үргэлж хэлхэн. Харанхуйд тамхи асааж тааламжтай наргагүй сороод өөрлөө нь юу гэж дахиж хэлэхээ бодон хүлээж суулаа. Гэхдээ аль болох л зэвүүн юм олоод хэлчих юмсан. Тэгсэн гинэт өрөөний маань хаалга онгойж эхлэв. Би айсандаа хөдөлж чадахгүй хөшиж орхилоо.
Эрэгтэй хүний дүрс харсан би муухай орилоод дээрэмчтэй орж ирж байгааг харахгүй хичээн нүрээ гар хараад харсан юм. Тэгсэн нөгөө дээрэмчин гэрэл асаагаад над руу дөхөж ирж байгааг би мэдрэв. Орилж хашгирсаар байгаад хоолоо минь сөөж дуурч чадахгүй болжээ. Би доошоо нугдан зөөлөн сандалтаа шигдэж. Яана. Заалах гэсэн юм бол хурдхан шиг өвтгөлгүй алгасаа билээ гэж бурхан тэнгэр залбирсан юм. Марина. Гүчи яаж гисэн? Юу болсон юм? Хачин танил энэ дууг сонсоод би гараа нүүрнээсээ аваад өмнө минь зогсох чармай нүцгэн нөхрөө олж харсан юм. Хүүшээ гэж би санамсаргүй байснаасаа олоод босон харав. Нөхөр маань хөгжилтөө гих чинь хөхрлөө. За яав. Нүцгэн ирхэн хараагүй юу чи? Би багаар сэхэ орж эхлэв. Гү тэгээд тэнд хэн байгаа юм гэж би утас руу заав. Чи өөрөө асуул та. Намайг харилцаараа авахд дотроос нь. Хөөшөө, та чи яач вэ? Хоёулаа тагчиг олчих юм? Гэх сонсогдов. Юу вэ? гэж намайг шивнэхэд. Юу бишээ? Хин бэ гэжтэй. Би байна, Ира байна. Гэхдээ та нар чинь юун жүжиг тавиад байгаа юм бэ? Ямар жүжиг? Ямар байхтаа яадгийн? Найз бүсгүй маань инээд алтаад. Яах вэ? Чамаг гэртээ яаж шуухан хүрснийг мэдэх санаатай уццсан. Тэгээ чи очингуудаа уцтна гэж амлачгаа таг болчхоор чинь би санаа зовдгийн байгаа үсттэй. Тэгсэн чинь та хоёулаа уцаад зэрэг авчихаа адал. Гэхдээ танах чи хоёр уцтай болчихсон юм уу? Надад ганц ч үг хэлэх завдал өгөлгүй би рүүгээ хашгичаад байх юм. Тэгээд эхлээд би дундуурч орох гэснээ болоод гэр бүлийн хэрүүл юугаар төгсхийг мэдэх гээд дуугүй байлаа штэ. Хүүе, найз нь чамаг өстө ийм орилоо гэж санаагүй. Тэгээд чи бас сайн нэг муухай орилсон. Яасан? Чамаг юу тэгтлээ айлгасан? Хөөе, чи чинь бас яагаад дуугаа олчихв доо? Одоо л надад бүх юм ойлгомжтой боллоо. Эхлээд би чангаар хөхөрснөө генет дуугүй болж хятад шаазан хүн шиг тэнэг гэгч муших нөхөрлөөгөө харлаа. За Ирка бүх юм зүгээрээ найз нь маргааш чам руу залгая. Нөхөр бид хоёр тест чадалгүй тачхинт л хөхөрсөн юм. Хөөе. Чи тэгээд намайг нууц амрагтай болжээ гэж бодсон юм уу? Тэгээд шүн ирэхгүй байх гэж бодоо юу? Би нээдэн дундаа асуулаа. Гүй би харин анхандаа нойрмоглоод бүр юу ч ойлгосонгүй. Гүй чамайг хажууд байхгүй болохоор чинь галз урах шахсан тэр. Гүй тэгээд л гүй чи чамайг энэ шүн хаана байгаа болоо гэхээс бүр уур хүрээд. За ихний өгүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. За сүүлд нь орчуулагчдад ортнаа. За дараагийн өгүүлэг. Зохиолч Ведат Сайгил нийгмийн тус. Аллах тэнгэр минь аварч өршөө. Ахуй сэтгэлд минь гэрэл гэгээгээ тусгаж аж төрөлд минь тус болоорой. Манайх гэдэг айл ам бүл 8 уулаа. Талигаачийн доорх ганц гэгэвчтэй умгар хонгилд суугчаан болдгийн. Авдаг цалин 450 лир. Эннийхээ 200-ыг энэ суудаг байрныхаа хөлсөнд өгчөхөд үлдснээр нь сарын турш үл залгадгийн. За үл залгагч гэжтэй үнэндээ өлөн хоосон л явж байна. Би төвчээртэй хүү юм болвоо да хаа очиж галз урчихгүй юм. Ажилдаа дарагдаад алмаарч гэрэх зав гарахгүй байгаа юм чи аргагүй зүтэй. Гэхдээ сэтгэлээр унаагүй гэвэл худал болно. Харин гачигдaltaй айлд шинэ хороололт хотын захиргаанаас байр өгч байгаа гэж дууллаа. Үнэн худлын ёстой бүү мэд. Ямар айлд сууц өгдгийг лавллаа. Орлого багтай олон ам бүлтэй айлд өгдөг гэлцээд байх юм. Орлогын тухайд бол манайх ярих юм байхгүй болцол ханганаа. За ам бүлийн хувьд бол бүгдээрээ гэртээ орё гэсэн ч хагас нь ороод хагас нь гадаа байдаг айл шүү дээ. Тэгэхээр олон ам бүлтэй гэдэг болцлыг бас л хангаад байгаа юм да. Үгүй ийм боломжийг би яаж алдаж болох юм бэ? Найз минь тэртээ тэргүй чамд өгөхгүй. За яг хөө найз нь чамд нэг арга замын зааж өгөх гээд үзье да. За амжилт хүсье. Гэж миний зөвлөгөө авахар очсон найз маань хэлсэн юм. Гялалаа найз минь. Танах ерөөсөө
нэг юм өөр ингэсэн орон байртай байгаагүй мүү? Үгүй юуны чи өөрийн? Үгүй энэ хүний байшингийн доод хонхлоос гарч үзээгүй хүмүүс шүү дээ. За тэгвэл найз минь өргөдлөө бичээд барилгын яамд шуудан гар явуулчих уу. Тэгээд? Үгүй тэгээд тэгж байтал учир нь олдно байлгүй дээ. Юу ч гэсэн өргөдлөө явуулчих. Ингээд өргөдөл бичих гэж манай гэрээхэн бүгдээрээ 2 орой тархи агашлахсан юм. Тэгж нэг юм тэрлэлээ. Хаа очиж хинч уншсан өрөвдөж үр зүрх нь шаналмаар аятайхан болсон юм. Яг кинол гэсэн үг. Ээж маань их уярч байна лээ. Өргөдлөө шуудан гар явуулчихлаа. Өргөдөлд дурдсан бүхэн бүр сэтгэлд хадагдаад тайвширч чадахгүй их удлаа. Юу эсийг бодсон гэхв. Тэгсэн гутран гүзэлтэй зарим танилуд маань бүр сэтгэлээр унгаж орхидгийн байна. Тэр байр сууцч нь байна. Эрх баригч намын гишүүдэд хуваарлдаг юм шүү дээ. Харж л угаарай. Чиний тэр өргөдөлд хариуч өгөхгүй дээ. Гэлцэх юм. Үгүй яагаад? Өгчл таарна. Орон сууцыг нэрээ намын гишүүдэд өгдөг юм гэж үдээ. Ядуу уст зориулж жижиг өрөөтэй хямд төсөр барилга барьдаг үсттэй. Бас удаан хугацааны зээл өгөөд багаар төлж болдог. Үгүй энэ сууцаач ихсэн орон байргүй хүмүүст л өгөх ёстой доо. 7 хоноогүй байтал яамнаас хариу ирлээ. Орон сууцгүй ар гэрийн гачигдaltaй нүнэн гисэн магадлагааг хотын барилгын удирдах газарт өгөх хэрэгтэй гэсэн байв. За зорьсон хэргийн таланч бүтчихлээ шүү гэж би бодож байлаа. Тэгээд бас л бүтэн бүтэхгүй болно болохгүй гэсэн 7 жорын дэмий үгийг мөн ч их сонссон. Сууц авахын тулд заавал эрх баригч намын гишүүн байх албагүй л гин. Харин мөнөөх юмд итгэдэггүй улс чинь яасан гэж? Маний чинь шинэ байранд ороод шил тойл гялалзуулчихсан аятай санаад атаархаж бүр дийлбэрхнэ ернэ. Би ч магадлагагаа хийлгэхэр дэгдчихлээ. Албаны улс харин энэд алдаад угтах юм. Надтай таарсан тэр төшмөлийг бүр ямар гэж санана. Ёстой тэр аяараа уян зөөлөн ээлдэг даруугүй үлгэр жишээл гэж тэр. Иргэд олон түмэнд үйлчлэх нь тэр хүний одоо бахархал юмсан ч. За даах минь магадлагаа хийгээд өгчихмөр л байна л да. Гэхдээ таныг орон байргүй гэдгийг би яаж мэдэх вэ дээ, тийм ээ? Гэдэг байна шүү. Юу манайх ч амбүл 8 улаа л да. Чийг дасныг умгар хонгилд суудаг ухаантай юм. Сарын орлого 450 лир. Талын тэр байрныхаа нэг байр шүү юмныхаа хөлсөнд нөгчгдэх юм а. Тэгээд гүнхэр чинь би байртай. Бас тэгээд гачигдaltaгүй хүн биш үсттэй. Тэгээд би 2 ч хөршөө гэрчээр дуудулж байгаад магадлагаа хийлгэх юмж хийлгэлээ. Тэрнийг өргөдөлтөө хавсаргаад барилгын удирдах газар руу явуулчих. Хариугаа авах санаатай яваад очсон чинь. За та толгой хорогдож хоног төрүүлэх оромжтой юу? Байхгүй. Гүч байвал энэ юу гэж гуйж явах юм бэ? Тэгвэл бүтэхгүй. Яагаад? Яагаад цаатайхан байхгүй штэ. Байр авна гэж саналтгүй гүцээ. Би бол танд тэгэлгүй яах вэ гэж байр бэлгэлчихмээр байна л да. Гин чи миний мэддэг дангийн ажил биш шүү дээ. Гото тэгээ би яах вэ? За тань зөвлөхөд байна шүү. Нэг юм цаасан хайрцагч юм уу юухан хийхнэр нэг оромж бариад тэгээ цагдаа нар тэрий чинь нураагаад акт бичдэг юм аа. Тэгээ тэгсэн цагт та хууль зүйн дагуу жинхэнэ ор хоронгүй гачигдaltaй хүн болж өрөө штэ. Боён чин дэлгэрэг. Урт насалж удаан жаргаарай. Би гэртээ тэгдээд ирлээ. Зулахад эхнэр маань 3 бугуйчтай юм л да. Одоо тэр 8-нд орхно. Эхнэр, бугуйчнуудаа гаргаад ир. Яах гэж байгаа юм? Яах юу байдгийг яг одоо хэрэгтэй байна. Ажлаа бүтээ. Толгой хоригдох оромжтой болъё. Бүгдээрээ шуугилдаад явчих. 7 хүн 7 янзын хоолоогоор орилолдвоо. Нам дэлсэх санал өгөөгүй ээж. Чи чамд байр өгнө гэж яаж санаад байгаа юм бэ? Өөх болов одоо яадаг юм болоо? Та нар юу ч мэдэхгүй маа. Шинэ байр авахыг хүсэж байгаа ядуу иргэд наазаахан толгой хоригдох оромжтой байх ёстой гэсэн хуулийн тусгай заалт байдгийг та нар ер нь ойлгож байна уу? Харштай байх ёстой гэж хуульд заагаагүй нь харин ч аллах тэнгэрийн аврал шүү.
Ингээд бид хотын хамгийн үзэгсэлэнт хороололд ганц шөнийн дотор усан үзэм, нимбгийн цаасан хайрцгаар оромж бариад авсан юм. Аз дутахад цагдаа нар юур анзаардаг уу? Эвдэж нураа нь зайлуулна гэж юур цагдаа ирсэнгүй. Та нар ч нэг л яарад л байх шиг байна да. Тэр цагдаа нар чинь хаана ийм оромж бариад байгааг шууд үнэрлээд мэдчихдэг тийм сүрхий болс биш шүү дээ хөө. Нураагаад л бариад л байл та. Тэгж байтал ирнэ үз гэж нэг нөхөр маань хэлсэн юм. Нураасаар барьсаар бид бүтэн 7 хонлоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On-Time технологи дэмжиж ажиллаж байна. 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүд худалдаа эрхлэгчдэд зориулсан кассын систем хөгжүүлдэг компани юм. Монгол орон даяар байдаг 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь On-Time-ийн программыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр 2024 оноос эхлэн М-банктай хамтран 2 маш гоё үйлчилгээ хэрэглэгчдэд санал болгож байна. Эхнийх нь гэвэл тэг.6% шимтгэлтэй банкны карт уншигч. Ихэнх банкны карт уншигч нь 1% шимтгэлтэй байдаг. Харин On-Time-ийн санал болгож байгаа М-банкны карт уншигч ашигласнаар 40% хэмнэлт хийх боломжтой. Та сардаа 30 сая төгрөгийн борлуулалттай бол банкны шимтгэлээс сардаа 400 мянга, жилдээ 4.5 сая төгрөг хэмнэх боломжтой. Хоёр дахь нь гэвэл On-Time-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 100% онлайнаар олгох боломж байна. Та ямар ч материал бүрдүүлэхгүй, банкн дээр очихгүй, байгаа газраас авах боломжтой. Дэмжиж ажиллаж байгаа On-Time технологид маш их баярлалаа. Лавлахыг хүсвэл 77 77 34 44 хамтран ажиллагчдаа баярлалаа. Тэгсэн харин та нарын юу хийгээд байгаа юм би аллах тэнгэр авралдаа багтаах болтугай гэж бүр ганц ч хүн хэлсэнгүй шүү. Оромжиндоо бид 3 ор тавилаа. Энд аав маань 2 хүүтэй ирж цагдаа нарыг хүлээх болсон юм. 3-7 хонсны дараа аав маань "За хүү минь энэ хэн ч анзаарахгүй байна. Гэхдээ өөр нэгэн бодохоос болохгүй нь энэ муу оромжийг нурааж хэмхэлж өгөөч гэж энэ хотын захиргаан дээр нь очиод гуйвал яадаг юм бэ? Тэгэхгүй бол 7 хоногийн дараа биднийг үхсэн хойно л эндээс гаргах шиг бай шүү." Би цагдаагийн газар гүйж хүрлээ. "За, энэ далайн эрэгт нэг оромж барьсан юм аа" гэд ярьж эхэлтэл "Нурааж буулгаа юу тэгээд?" гэж түшмэл асуув. "Гүй ээ." "Тэгээ шатаач хаа юу?" "Гүйгүй." "Гэхдээ тэр оромж чинь яачгаад байгаа юм бэ?" "Яагачгүй." "Гүй бид тэнд байна. Бүтэн сар сууж байна." "Гүй тэгвэл тэгээ сууж л байна үсттэй." "Гүй та нар чинь нурааж буулгахгүй мүү?" Нураахгүй. Тийм эрхчгүй юмсан ч. Дээвэрлээгүй бол эвдэл нь нурааж болдго юм байна. Одоо тэгээ яах вэ? Төшмөл хэсэг дуугүй сууснаа. Одоо мэдэхгүй. Дээврийн тавхаас өмнө ирэх хэрэгтэй шүү дээ. Нураадгийг мэдсээр үж яах гэж барьсан юм бтэ. Би дэлгэрэнгүй тайлбарлав. "За тэгвэл та одоо хотын захиргаан дээр очиж чухам хэний эзэмшлийн газар дээр барьснаа тодруулж хэл. Улсын тамгын газар дээр барьсан бол энэ хууль бус ажиллагааны тухай барилгын яамд өргөдөл гарга. За тэгээ харин хувийн эзэмшлийн газар барьсан бол эзэнд нь хэлчих. Тэр эзэн нь таныг шүүхэд өгөөд шүүх тэр оромжийг чинь зайлуулах тогтоол гаргаад өгнө. Хэрвээ ингээд нураа зайлуулахгүй бол хотын захиргаанд өргөдөл гаргачихгүй юу? Хотын захиргаа тэрний чинь зохих комиссд нь шилжүүлчих юм." Ингэж түшмэл надад зөвлөсөн юм. За наадах ч одоо үлгэрийн далайг ихчил болох байх таа гэж хажуугаас нэг түшмэл өгүүлээд. "За та ер нь миний үгийг сонс. Миний төлөвөө залбирч яваарай та. Тэр оромжинд чинь одоо танаа хэн чинь аж төрж байгаа гинэ?" За аав. Миний 2 дүүгийн хамт сууж байгаамаа. Бид бас байр хөлсөлдөг л дөө." "Байрны чи эзэн юм хүмүүс чинь гаргаж шиднэ гэж байх уу?" Энэ сард хөлсийн төлөөгүй болохоор эзэн ч бидэнд их ширүүн байгаа л да."
Ёстой сайн байна. За тэгвэл хотын захиргаа ядуусыг орон байраар хангах санаатай байгаа. Та нарыг байрнаас хөөж гаргасан тухай баримтсэлд бүрдүүлэх хэрэгтэй юм биш үү дээ. Тэгээд ахуй амьдралын гачигдлын магадлалтай хавсаргаад барилгын удирдах газарт санал гомдлын хилтэст нь хүсэлтээ өчгөлдөө. Ингэсэн цагт таны ажил үйлс алга уруулахын адил амархан бүтэн шүү дээ. Ингээд би цагдаагийн газараас баяртай гэх чинь гарсан юм. Үгүй нэрээ. Ямар сайхан өгөөмөр нэмжин сэтгэлтэй болсон вэ? Хаан л бол хаан. Иргэдийнхээ нийгмийн асуудлыг ингэж шийдээд байхад бидний аж төрж байгаа энэ 90 ор хоронгүй хоцрох хүн гэж хаа байдгийг? Бид яаж хийж байгаад сарын ихээр байрнаасаа хөөгдөж гудамжинд гарч чадлаа. Гуйж говшиж байж миний өргөдлөө барьж очисон тэр төшмөл бас л нүдэн дулаахан сайхан зантай хүн байсан юм. Тэрбэр бичиг баримтыг минь эргүүлж харснаа. Нэ таачд буруу замаар л будаад хийж явах юм байна шүү дээ. Хотын захиргаанаас байр авахын тулд уу. Харин яах ёстой? Уг нь одоо та нутагтаа буцаж ирсэн л хүн байх ёстой доо. Та чи яасан шиг цаг алдчихсан юм бэ дээ. Одоо тэгээ яах вэ? За ер нь та эхнэр хүүхдүүдийнхээ хамт гадаадд гарч чадах уу? Тэнгэр таныг ивэж мөнгөтэй болгох болтугай. Нэг сумаар 2 туулаа буудна гэсэн үг шүү дээ. Нэгд наригдсан гэд авна. Хоёрдугаарт гэвэл ажил хэрэгэж бүтээчихнэ. Тэгэхээр одоо яана гэсэн үг үү? Хэлийн чандад хэдэн сар болцгоо. Тэгээд эргэж ирэхийг хичээ. Эргэж ирээ та нар ямар хүмүүс болно гэж та бодож байна? Одоо азгүй л улс болох байх та. Үгүй яалаа гэж дээ ах минь. Эх орондоо эргэж ирсэн хүмүүс болно шүү дээ. Эх орондоо эргэж ирсэн хүмүүсийн чинь засгийн газар ажлын байр орон сууцаар хангадгийн байгаа үсттэй. Амархан байгаа биз? Тэнгэр минь. Үгүй энэ хүнд уртнаас утаан жаргал хайрал. Үгүй ямар сайхан зөвлөгөө өгвөө. Би гэртээ харьлаа. За ажилдаа орцгоё. Гүн хотын захиргааны орон сууцанд ядууст байр өгдөггүй гэж та нар гомуусан гоншхонж гонгонс новшнууд хэлээд байсан байхаа. Гү замын зардал болон 8 жуулчны паспорт авах мөнгө цуглуулад хаа. Дараа нь харь газар орогдох эрх хөг. Их орондоо эргэж ирээд би шууд шинэ байрандаа орох минь зүгээр. Орчуулсан Цэсүх Баатар. За энэ зохиол маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн зохиол. Зохиолч Азиз Нэсийн хэрвээ би эмэгтэй байсансан бол доо. Сэлямет хэмээх хүн хөвөн носон нэхэмлийн фабрикт хаалгачаар орж сард 80 лир авах болсон юм. Ийм мөнгөөр бүхэл бүтэн нэг хүн битгий хэл хүний өчүүхэн өөдөсч амьдарч эс чадах үлээ. Гэвч тэрээр ажилч хөдөлмөрчдөө итгэж алстаа эзэнтэн зүтгэлийн минь үнэлж хөлсийн минь нэмэгдүүлэх байхаа гэж бодсон юм. Хаалгач хийх нь Сэлямитэд гутамшигтай мэт байвч өөр яа гэхэвдээ. Цаг зүүн болсон одоо үед хаалгач хүн авахын хэрэггүй хүмүүс ч гэсэн аргагүй нэрхээр хаалгач авах болж өдий төдий хүн хаалгачийн алба хаших болсон юм. Ийхүү эзэн хаалгач хоёр бие биедээ харилцсан найр тавилцах болов. Манер өчүүхэн атугайч цалингийн нэмэр авахын тулд өдөр шөнө ялгалгүй хүч хөлсөө эс хайрлан хичээнгүйлэн зүтгэдэг юм. Та хэрвээ тэрбээр манаач болвол та нэмэртэй байхгүй юу? Фабрикийн шөнийн манаач сард 200 лир авдаг бөгөөд тэгээд ер нь ажилланч гэсэндээ энэ тэрэг их юмгүй амар жимэр ажил юм. Хэрвээ хүн ямар нэг юмыг ихэд хүсэн мөрөөдөх аваас тэр нь биелдэг жамтайсан. Тэгтэлч аз дайрсан нэг өдөр болж эзэн нь Сэляметийг дуудаад чи сайн ажиллаж байна шүү. Баярлалаа, танд гялайлаа. Чи ер нь их нэртэй юу? Гэж эзэн нь асуусанд манер яг л муу муухайгаа дуудуулах гэж байгаа юм шиг балмагдан. Тийм ээ. Тэгээд өөрийнхөө гмиг бүрнээ ухамсарлагч сэтгэлээ засахын тулд газар шагаан. Бас тэгээд 2 хүүхэд байгаа эзэнтэй минь.
Нэрээ. Гү чи тэгэд яаж амь зууж амьдэрдэг юм бэ? Эзэнтнийг ихэд тал засаж өрөвдсөн байртаа өгүүлэхт нь тийм ээ, том бэрхэл байна да эзэнтэн минь. Би чамд сайн санаж байна шүү. Чи өдөр нь хаалгач хийчихэд шөнө нь манаач хийж чадах уу? Чадлаггүй яах вэ эзэнтэн? За үннийг хэлэхэд чи өдөрт хаалганы дэргэд 6 цаг зогсдог. Энэ нь дээр шөнийн жижүүрийн 8 цагийг нэмэх юм бол бүгд 14 цаг болж байна. Чамд дахиад 10 цаг үлдэж байна. Зөвшөөрөх юм байгаа үсттэй. Баярлалаа эзэнтэн минь. За шөн жижүүрлсэн чинь 30 лир нэмж өгж бай. Гялалаа. Ингээд сард 200 лирийн цалинтай шөнийн манаачийг хэтэрхий бүх унтдаг гэж нэн даруй ажлаас нь огцруулж оронд нь мань хаалгачиг авсан юм. Тэрбээр өдөрт нь хаалганы дэргэд зогсож шөнө нь шалгах цаг хүзүүнээсээ зүүж фабрик маань нь тэрний цалин одоо 110 лир боллоо. Сэлямет бол бас маш хичээнгүй нямбаяр юм. Тэгээд за юу эцэст манай эзэн тиймч тэнэг хүн биш болохоор ажилчдынхаа зүтгэлийг ажиж ирэх биш ямар нэг сайн юм хийх байхаа. Жишээлхэд намайг фабрикийн нарийн бичгийн дараагаар тохон томилох юм бол үгүй ямар сайн бэ? Нарийн бичгийн дараагч нь сард 300 лир авдаг шүү дээ гэж манер бодно. Хэрвээ хүн ямар нэг юмыг ихэд хүссэн мөрөөдөх аваас тэр нь бэлдэж амтайсан. Тэгтэл эзэн нь манайчаа дуудаж ирүүлээд чи ажлаа их сайн хийж байна шүү. Дахиад чиний төлөө нэг сайн юм хийя гэж бодсон юм. Чи үнэн хэрэгтээ шүнд бараг ажилгүй байгаа. Тэгэхээр конторын элдв бичиг сэлтийг янзлах юм уу? Чамд бас цалин дээр чинь 60 лир нэмэн шүү. Манайч хэрэгцүүлэн бодож сард 170 лир авч чадна гэж үзээд эзэнтэн минь таныг бурхан өршөөг гэж хэлв. Тэгээд өмнө нь ажилдаг байсан 300 лир авдаг байсан фабрикийн нарийн бичгийн даргаыг ажлын цагаар ухаан зарахтаа ууж идэх цай тамхи зэгсэнгүй гэж халаад оронд нь мань хаалгачиг бас л дэвшүүллээ. Одоо тэрбээр өдөр нь хаалганы дэргэд зогсож шөнө фабрик манахын зэрэгцээгээр бичгийн машин тоншиж янз бүрийн бичиг сэлт хувилдаг боллоо. Сайхар хөлсөө асгаруулан зүтгэсээр л байлаа. Эцсийн эцэст эзэн нь тиймч дүүрчгсэн эр биш байв. Эрт орой хизээ нэгэн цаг түүний хичээнгүйг харж үзээд урамшуулах нь лаваа. Фабрикийн яба сард 400 лирийн цалинтай. Хэрвээ фабрикийн яба болж болдгсон бол доо. Хэрвээ хүн ямар нэг юмыг тун их хүссэн мөрөөдөх аваас тэр нь бэлдэж амтайсан. Тэгээд аанаал аз тайрсан хэрэг болж нэг өдөр эзэн нь Сэляметийг дахиад дуудсан юм. За одоо үед чинь 170 лир юу ч биш гэдгийг би бас мэдэж байна. Тэгээд чиний цалин нэмэхийг хүслээ л дээ. Баярлалаа танд эзэнтэн минь. Гэртээ байхад чинь сул цаг чамд нилээд байгаа шүү дээ, тийм ээ? Гэртээ юу ч хийхгүй хоосон суухаар фабрикийн тооцоогоор оролдох нь дээр байхаа гэж бодлоо. Тэгё эзэнтэн минь. Маш сайн байна. За дахиад 45 лир танд цалин дээр чинь нэмж өгнө. Ингээд хуучин ажилдаг байсан сард 400 лирийн цалинтай фабрикийн нягтлан бодохыг үржүүлэхийн оронд хуваадаг, нэмхийн оронд хасдаг гэж огцруулав. Одоо мань хаалгач сарда 215 лир авдаг боллоо. Өдөр нь 6 цаг хаалганы дэргэд зогсож шөнө нь 8 цаг фабрик манахын зэрэгцээгээр машин зохиж гэртээрээ тооцоо гаргадаг боллоо. Сайхэр ихэд шаргуу хөдөлмөрлөж, улам дуулууртай болж хийх ёстойгоосоо илүү ихийг хийх гэж хичээн. Одоо тэрбээр агуулгын эрхлэгчийн мяндарт горилж байгаа юм. Агуулгын эрхлэгч сард 450 лирийн цалин авдаг. Хэрвээ хүн ямар нэг юмыг тун их хүссэн мөрөөдөх юм бол тэр нь бэлдэж амтайсан. Тэгтэл эзэн нь бас л тэрнийг дуудаж гин. Би танд сайн санаж байгаа юм шүү. Хэрвээ таныг агуулгын эрхлэгч болгоул та яах вэ? Над тун таатай байна эзэнтэй. Их сайн байна. 35 лир нэмэгднэ цалин дээр чинь агуулгаа хүлээж ав гэсэн юм. Агуулгын эрхлэгч мөнгөний хүн болохоор агуулгад аваач гэсэн таваараа мартаад гэртээ аваачдаг байсан учраас нэн даруй огцорч энэ тушаалд мань манаач дэвшин ажиллах болсон юм.
Тэрнээс хойш сайхэр өдөр шөнөгүй хүч хөлс завж чөлөөгөө эс хайрлан ажилласан юм. Угаасаа эзэн ээлжиг биш болохоор эцсийн эцэст Селематыг энэхүү ам бие үл хайрлан хүчин зүтгэж байгааг нь үнэлэн үзэх ёстой байв. Энэ ч үнэхээр тийм болсон. Эзэн нь тэрнийг дуудаад "Танд баярлалаа. Таны зүтгэлийг би ихэд таалж байгаа шүү. Хэн сайн хөдөлмөрлөн тэрбээр үргэлж хайрыг минь булаадаг юм. Хаалгачийн ажил тань зохихгүй. Харин бусад бүх үүргүүд чинь хуучнараа байгаа. Тийм болохоор энээс гадна би таныг өөрийнхөө фабрикийн дараагаар тохон томилохоор хэлж байгаа юм." Дараагаар гинэ гэж дотроо Селемятын ихэд гайхсныг яана. Манер ч яах вэ? Аль эртний даргын мяндрыг горилж явсан юм чинь. Харин хүн ямар нэг зүйлийг тун их хүсэх юм бол тэр нь бэлдэг жамтайсан. За ингээд манер дэвшиж дарга болоодох. За тэгэхээр таны цалин дээр 90 лир нэмэгдэнэ гэж эзэн өгүүлв. Гэвч Селемет хаалгач хийхэ байсан болохоор цалин нь 80 лирээр буурах болсон юм. Тэглэж гисэн даргын хувьд 90 лир илүү авах учраа сард 260 лирийн цалинтай боллоо. Ингээд сард 500 лир авч байсан хуучин дарга нь эзний нарийн бичгийн дарга хүүхнийг татаж хангаасан гэгдэж нэн даруй халагдсан юм. Тус фабрикт 40 ажилчин, 2 мастер, 20 машин ажилладаг ажээ. Манер уул ажлыг мэдэхгүй учраас ажилчин болж чадахгүй бөгөөд мастрыг бүр яриад чирэггүй. Бас тэгээд машиныг орлож яаж чадах вэ дээ? Тэгвэл фабрикийн конторт өөрөөс нь гадна маш. Тэгвэл фабрикийн конторт өөрөөс нь гадна машины бичээч бөгөөд нарийн бичгийн дарга хүүхэн л үлдлээ. Ажлын зав чөлөөгөөр эзнээ магтаж Манер "Манай даргач ястал алт гэсэн үг дээ. Тэрнийг бурхан л өршөөх болтугай. Би энэ фабрикт сард 80 лирийн цалинтай хаалгачаар орж байлаа шүү дээ. Эзэн намайг шөнийн манаач болгоход би 110 лир авдаг болж байлаа. Дараа намайг нарийн бичгийнхээ дараагаар дэвшүүлж цалин минь 170 хүртэл дээшилсэн юм. Тэгээд нягтлангаа болгож итгэлээ хүлээлгээд 215 лир өгөх болсон. Дараа намайг агуулгын таамал болгож авдаг цалин маань 250 лир болов шүү дээ. Энэ бүгдээс гадна одоо би бүр дарга боллоо. Тэгээд цалин маань 200 лир болж өрхвөө гэж нарийн бичгийн дарга хүүхэнд элдвэгэд донгодох үед цаадах нь бас л эзнээ магтан "Та намайг яасан гэж бодож байна? Би чинь 40 лирийн цалинтай цэвэрлэгчээр орсон шүү дээ. Дараа нь эзэн надаар гэрээ цэвэрлүүлж юм авгаалгадаг болоод 60 лир өгдөг байсан. Тэгээд би машины бичээч болж авдаг хацаг маань 80 лир хүртлээр нэмэгдсэн. Дараа нь би гэрийнх нь ажид туслалцаад хоол ундыг бэлтгэдэг болсон чинь 100 лир өгдөг болсон штэ. За тэгээд дарга бит хоёрын хооронд за дараа нь чухам юу болсныг та мэдж байгаа байлгүй дээ. Тэгээд цалин маань харин 15 лирээр нэмэгдсэн штэ. Одоо би 115 лир авдгийг гэж чалчих юм. Нэг өдөр мань Селемет нарийн бичгтээ "Чи ч их ажил хийж хачи их ядарчээ." Нөгөөх нь нэлээд суйртайгаар "Та ч гэсэн өөрөө тийм бага ажил хийж байна гэж үдээ. Таны энэ цалин чинь бага биш вэ гэж үү? Та энийг нэмэгдүүлэхийг хүсдэггүй мүү?" гэж хариу өгчв. Тэрбээр нарийн бичгийн дарга тийш гайхан харснаа фабрикийн контор тэрнээс өөр хинч үлдээгүй гэж санав. Тэгээж Манер тэрнийхээ зэрэг хэрэгмийг дотроо сэм горилчихжээ. Тэгээд "За би ямар ч нэмэгдэл дахиад авахыг хүсэхгүй байна. Энэ бүхний төлөө л баярлж байна. Яах вэ? Хэрвээ би эмэгтэй байсансан болчоо. Эзэн чамайг халаад миний цалин дээр 20 лир нэмэх байсан да. За. Хэрвээ би нэрээ эмэгтэй байсан бол" гэж дахин өгүүлв. Орчуулсан Содном Даржаа. За өнөөдрийн нэвтрүүлэг өгүүлэлгүүд маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр бид дэлхийн шилдэг 50 өгүүлэлийг нэвтрүүлгээрээ дэлхийн зохиолчдын цор болсон бүтээлүүдээс ингэж төвөрлөж нэвтрүүлгээрээ хүргэж байгаа. Тэгэхээр ерөөсөө бидний хувьд ч гэсэн Монгол зохиолчид маань ямар гоё байдаг, ямар одоо
бидэнд юуг өгүүлж, юуг үлдээдэг. Тэрнтэй адилхан Турктэй энэ хүмүүс те Хятадтай, Солонгостой, Япондо тэр хүмүүс одоо хамгийн шилдэгүүдэн бид түүж бас сонсож байгаа шүү. Тэгээ зарим хүмүүс маань болохоор Монгол өгүүлэлгээ оронгууд л ягаад Монгол өгүүлэлгээр одоо Монгол өгүүлэлэг дэлхийн шилдэг гэж юу гэж асуугаад байдаг. Энэ цензур чинь хүн болгоны нөгөө харж байгаа байдлаар өөрөөр дүгнэгдэх учраас энэ яг дэлхийн шилдэг батлагдсан 50 маа гэх боломжгүй юм шүү. За ингээд Турк зохиол маань ерөнхий бичлэлт нэг юм хөөрхөн хөнгөн тэгснэ бас юм яж санаануудтай байдаг юм байна. Надад бол их таалагдлаа. Тэгэд эхний утсаар хийсэн хэрүүлийн орчуулагчийн дурдах гэсэн хайгаад олдсонгүй. Тэгэхээр энэ өгүүлэлэг дээр ч гэсэн тэр хосуудын хайр дурлалын харилцаа тэр юу болдог, би биендээ хайртай тэгсэн мөртлөө бид яаж илэрхийлээд байдаг вүлээ яг энэ байдал гарч ийн. Дээрээс нь саяны тэр хамгийн сүүлд одоо манайхан нөгөө ярьдаг штэ. Өөртөө ямар хүчин чадал байгаагаа мэдэхгүй энэ тэндээс хин нэгэн өөртөнд байшин барилга барьж өгөх эсвэл хин нэг асуудлын нэрээр шийдэх гэдэг байдлыг хүлээгээд идэг. Яг тэрийг энэ сүүлийн 2 өгүүлэлт бол маш тод томрон гаргалаа. Тэгэхээр сонсогчид маань бас сонсоод ямар сэтгэл төрж ийн, бидний нийгмийн байдалтай, бидний сэтгэлгээний байдалтай энэ яг юугаараа бас адилхан байна гэдгийг бас дүгнээд бичих баха. Тэгээд комент бичиж хамт байгаа юм шиг сэтгэлээ болцдог бүх сонсогчдод баярлалдаг шүү. Энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Дэлхийн шилдэг 50 өгүүллийн нэвтрүүлгийнхаа дараагийн дугаараараа уулзцгаая. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн Од Мөндөр суу, ГНТV телевиз, Од Мөндөр радио 83.3 170 гэсэн хост телевизээр хүлээн авч үзлээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчтэй ухаалаг тослох онлайн технологи, за мөн Од Мөндрийн алтан гишүүд та нар маань дэмж ажиллалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзцгаая. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.